Сайн байцгаана уу? Монголын үндэсний худалдаа ажилтнуудын танхимаас одоо бэлтгэн хүргэж байгаа Entrepreneur podcast-ийн маань ээлж дугаар хүрэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн дугаарт маань одоо та бидний одоо хамгийн одоо ойрхон байгууллага бол Хаан банкны гүйцэтгэх захирал мөнхтэй захирал маань оролцож байна. Тэгээ Хаан банк маань одоо 2025 оны банкны шалбарын одоо шилдэг Entrepreneur байгууллагаар шалгарсан. Өнөөдөр бас Хаан банкныхандаа зориулаад худалдаа ажилтнуудын танхимынхаа одоо удирдлагууд болоод гишүүн байгууллагуудынхаа нэрийн өмнөөс бас одоо 35 жилийн ойн баярын мэндийг бас давхар хүргье гэж бодож байна. Тэгээд өнөөдрийн урилгыг хүлээж авч одоо ярилцахаар хүрэлцэн ирсэн танд талархлаа илэрхийлье. 35 жилийн ойн мэндийг бас танд давхар хүргье. За баярлалаа. Намайг ингээ бас урьж оролцуулсанд баярлалаа. Тэгээ ялангуяа манай хамт олонны 35 жилийн ойгийн минь санаад мэд төвшүүлж аваад баярлалаа. Тэгээд бид нар энэ жилийнхээ ойг зөвхөн байгууллагынхаа хувьд ажилтнуудынхаа хувьд гэхээс илүү бид нарыг дэмжиж хамтарч ажилладаг харилцагчтайгаа илүү наалдуулж энэ ойгоо хамтдаа тэмдэглэхээр хичээж байгаа. Хаан банк за одоо хөдөө аж ахуйн банкны суурин дээр гэж ярих юм уу те? Одоо байгуулагдсан банк баг. Тэгээд одоо Монгол улс төрийн ажиллагаа явуулж байгаа хамгийн топ системийн банкуудын нэг байна. Өнөөдрийн байдлаар одоо хичнээн хүн одоо Хаан банкнд ажиллаж байна. Хэдэн салбаруудтай. За баярлалаа. Тэгээд Хаан банк 1991 онд анх байгуулагдсан. Тэгээд Монголын уг банкуудын нэг байгаа. Энэ жил 35 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Тэгээд банк өнөөдрийн байдлаар нэг 530 гаруй салбар нэгжтэй. Тэрний 440 хөдөө орон нутагт үйл ажиллагаагаа явуулдаг. Нийтдээ нэг 4500 орчим үндсэн ажилтнууд, гэрээт ажилтнууд нэг 1500 орчим гээд нэг 6000 орчим ажилтнтай өнөөдрийн үйл ажиллагааг явуулж байна. Тэгээд яг ажилтнуудын хувьд энэс гадна дөнгөж өнгөрсөн сард битгэхэд нийт манай харилцагчийн тоо 3 саяд хүрсэн. Тэгээ бас ийм амжилтаар бас хамтдаа хичээгээд ажиллацгааж байна. Банкны шалбар одоо Монгол улсын эдийн засаг тэр дундаа ингээд банк санхүүгийн салбар бол эдийн засгт одоо гол тоглогчд нь байгаад байдаг. Банкны шалбар маань одоо жишээлбэл яг энэ орчин үед дижиталчлагдж байна. Одоо AI руу шилжиж байна. Одоо Хаан банкны маань хувьд бол одоо ямар шүү шилжилтүүдийг одоо энэ цаг хугацаанд хийж эхэлж байгаа л. За бид нар ер нь бол дижитал шилжилт нь бол зайлшгүй гэдгийг мэдсэн тий. Одоо дэлхийн нийтээр аж үйлдвэрийн 4-р хувьсгал гэж ярьж байна. Тэр 2015 оноос бэлдэж эхлэв. Ер нь бол 2021-с 23 оны үед бол бид нэр дижитал шилжилт ерөөхдөө хийсэн гэсэн. Бүх салбар нэгжийн харилцагч нар, салбар нэгжүүд нь өөрснөө ч гэсэндээ гүйлгээ бүтээгдэхүүнүүдээ гаргах шинэ чиглэлээр энэ чиглэл рүү шилжсэн гэсэн үг. Яа тэгвэл 2021-с 23 оны манай дунд хугацааны бизнес төлөвлөгөө маань бүхэлдээ дижитал банкны шилжилтэд зориулсан төлөвлөгөө байсан. 3 жилийн туршид бид нар бүх харилцагчдынхаа санал болгож байгаа бүтээгдэхүүнүүдийг боломжит хэлбэрээр нь шилжүүлсэн. Тэгээ одоо өнөөдрийн байдлаар нийт хийж байгаа гүйлгээний маань 99.6% нь цахимаар хийгдэж байгаа. Тэгээ яг энэ дижитал шилжилтэнд бэлдээл бид нар эхлээд бэлдээлсэн. Ер нь эхлээд яг дижитал шилжилтэнд бэлдэнэ гэж бид нар яг бэлдээгүй. Яаж хийсэн бэ гэхээр хэрвээ хүмүүс санаж байгаа бол банк чинь ингээд амар очирд дууртай аюу харилцагчтай ингээд муу хүн ихтэй. Яаж энэ харилцагчдынхаа үйлчлэгийг түргэн шуурхай хамгийн бага зардалтай болох юм бэ? Бэлтгэлээ хийгээл яваалайсан тэгж байгаа сүултээ за эн чинь хамгийн чухал нь энэ хэсэг юм байна гэд тэ. Тэгээ 21-с 23 оны төлөвлөгөөнийхөө үеэр ингээд цогцоор нь шилжүүлсэн гэсэн. Ерөөсө харилцагч нар банкн дээр ирэхгүй гүйлгээ хийж болдог, дансаа нээж болдог, өөрөө бүх зүйлээ зарцуулж болдог. Тэр үеийг хэл зээлээ авч болдог. Шинэ онлайн зээлийн бүтээгдэхүүнүүдийг бий болгосон байна. Тэгээ өнөөдрийн байдлаар тэгэнгүүт чинь ингээд жилдээ хийгдэг гүйлгээний тоо ингээд нэмэгдээл байгаа байхгүй. Жишээл 2015 онд манайх жилд 115 сая ширхэг гүйлгээ хийдэг байсан бол өнөөдөр жилд 1.3 тэрбум ширхэг. Одоо 25 оны байдлаар бол бараг 1.4 тэрбум ширхэг гүйлгээ хийдэг болсон. Өдөрт 3-аас 5 сая ширхэг гүйлгээ хийж байна. Тэгээ эдгээр бүх гүйлгээнүүд чи хүн хийвэл бараг 1000-2000 салбар нэгчтэй байх юм уу аншээ те. Тэгэхгүй тэгэхээр зэрэг эдгээрээ маань бүгдрийн энэ ачаалыг үл дижитал шилжилтэнд хийснээрээ бүх энэ ачаалаа авч байна. Тэр үеийг л одоо өнөөдөр бид нар бараг 780 орчим мянган зээлтэй 15 их найт төвний зээлийн багцтай. Эдгээрийн маань одоо яг харилцагч нар маань хэрэглээний зээлийг бол ерөөсө дан цахимаар бичил болон энэ микро зээлүүдийг те дан цахимаар авч
хийжээ. Тэгээд энэ маань ч гэсэндээ харилцагчдынхаа хамгийн шаардлагатай хэрэгцээнд тулгуурласан энэ одоо бүглээ таглаатай үе чи банкн дээр ирээл гүйлгээ хийн гэсэнд орвол зүгээр л гар утсаараа гүйлгээ хийх боломжийг бий болгосноор хамтдаа энэ одоо дижитал шилжилтэнд шилжчихэд байж байгаа. За дараагийн түвшин бол эн чинь одоо ингээ бүгдээрээ ингээ сурчлаа 21 он хүртэл. За тэгвэл 24-өөс 26 оны дунд хугацааны бизнес төлөвлөгөө маань тогтвортой дунд хугацааны төлөвлөгөө байгаа. Энэ дотор бол бизнес эрхлэгчдэд дэмжих энэ чиглэлд илүү анхаарлаа хандуулж байна. Тэгээд ялангуяа хөдөө орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд илүү ажиллалаа. Нийтдээ энэ хугацаанд бид нэр 42 бизнесийн төвүүдийг бүх аймгийн төвүүдээр Улаанбаатар хотод 18 ингээд нийтдээ 42 бизнесийн төвүүдийг нээгээ. Тэгээ энэ бизнесийн төвүүдтэй тохирсон бүтээгдэхүүнүүдийг бий болгоод энэ чиглэл рүү нэлээд анхаарлаа хандуулад явж байна. За тэгээд дижитал руу бол улам гүн явж байгаа гэсэн үг. Ер нь бол дата өгөгдлийг цуглуулж ээж энэ AI-ыг ашиглах ёстой байгаа. Тэгээ 24-өөс 26 оны туршдах өөртөө байгаа бүх дата өгөгдлүүдийг бүтцлээд тэ structured data гэж байна. Тэрнээс түүхий дата гэдээ байгаа. Баахан мэдээлэл. Гэхдээ энэ мэдээллийг ашиглаж болох үс шийдвэр гаргалтын төвшөнд болон энэ мэдээлэл дээр үндэслээд одоо бүтээгдэхүүнийг бий болгох тэ шийдвэр гаргалтуудыг хийх энэ мэдээлэл дээр үндэслээд хамгийн чухал хэрэгцээ бизнесийн зээлийг өгөх боломж байна уу? Одоо бүх хэрэглээний зээлүүдээ өгчлөө. Одоо өнөөдрийн байдлаар 88% те хэрэглээний зээл дан онлайнаар явж байна. Бүр малчны зээл хүртэл тэтгэврийн зээл хүртэл онлайнаар зээл авч болж байна шүү дээ. Тэгэхээр энэ бизнес эрхлэгчд рүү яаж болох юм бэ гэдэг энэ процессын шинжилтүүдийг хийж байна. Тэгээд энтэй холбогдуулаад 24 оноос эхлээд шин дататай холбоотой газар нэгжүүдийг бий болгоод найривчилж судлаад мэдээллийг ялгаад англи бүтцчлээд одоо харин хиймэл оюун ухааны хэрхэн нэг ажилтны ашигт ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж болох юм бэ гэдэг ийм судалгаа туршилтууд хийгээд явж байна. Яг би бас таныг хиймэл оюун ухаан гэдээ асуух гэж байна. Тэг хиймэл оюун ухаан гэдэг одоо ажлын байрыг хиймэл оюун ухаан одоо оролдог боллоо гэж ярьж байна. Хиймэл оюун ухаанд өгөгдлүүдэд зөв одоо байршуулад зөв өгсрөх юм бол хүссэн үр дүнгээ авахд одоо боломжтой болж байна гэдээ ярьж байна. Одоо дижитал шилжилтийг дараагийн үе шат руу хиймэл оюун ухаантай холбоод ингээд явхад банк бас ямар өөрчлөлтүүд гарч байна. Маш их эерэг өөрчлөлт гарч байна. Одоо хиймэл оюун ухааны эхний хэлбэр бол одоо манай харилцагч нар бүгдээ ашиглаж байгаа гэсэн. Онлайнаар зээл авах гэдэг чинь ямар ар дээр нэг хүн суугаал yes гэдэг юм хэлэхгээгүй шүү дээ. Энэ хүмүүс чи өөрөө материалуудаа те өөрийнхөө би ийм хүн байна, ийм орлоготой, миний мэдээлэл энд байна гэд ялангуяа засгийн газрын хурдан системүүдтэй холбогдсон. Өөрийнхөө орлогыг тодорхойлуулж чадчихна хамтдаа. Тэгэнгүүт нь машин сургалт гэж яриад байгаа сүүлийн үед те машин лөөнийг ажиллаад энэ хүнд ийм одоо хүн байна, ийм төрлийн бүтээгдэхүүнээр ийм хэмжээтэй зээлийг ийм хугацаатай авч чадчихна. Энэ хүний оноо төдийг гаргаад ирж байгаа. Тэгээ гаргаад ирэнгүүт нь энэ скорн дээр нь үндэслээд зээлийн шууд олгоод машин тэгэл тэр зээлийн олгох шийдвэрийг гаргаад бүр дансанд нь ингээ зээлийнх нь гүйлгээ хийгээ явчих шүү дээ. Энэ хуучин бол ингээ зээлийн эдийн засаг судалгаа хийгээд зээлийн хороогоороо шийдвэр гараад шийдвэр нь гарсны дараа ахлах нэгтлэн нь хянаад зүгээр ингээд нэгтлэн бодогч тейлер нь гүйлгээ хийгээ харилцах таасанд нь шилждэг байсан. Энэ бүх процесс чинь тэр чигээрээ ингээ энэ хиймэл оюун ухаан дээр нэг хэсэг болох машин сургалтаар ингээд дамжигдаад хийчихэж байгаа гэсэн үг. Тэгэхээр энийг бол бид нар угаасаа банк өөрөө болон манай онлайн зээл авч байгаа сүүлийн үед аппликейшны зээл гэж нэрлэдэг бас энэ зээлийг хэрэгжилж байгаа бүх хүн л энийг авж ийн, ашиглаж ийн, хэрэгжилж ийн гэсэн. Яг банк өөрийнхөө үндсэн тогтолцоон дотроо хиймэл оюун ухааныг хэрхэн ажиллуулах вэ гэдэг бол бас дараагийн түвшин байгаад байгаа. Тэгэхээр ерөөс дахин давтагдаж хийдэг бүх процессыг л хийх боломжтой байна. Банк ер нь дараагийн 5 жилд хаан банк ямар шүү өөрчлөлттэй болсон байна гэж төсөөлж байна. Дараагийн 5 жилд бол бид нар ингээд дахин давтагдаж болж байгаа энэ бүх процессын зураглалуудыг гаргасан бид нар ер нь бол өнгөрсөн 2 жилийн турш хаан банкны дотор энэ 6,000 хүн нийлээд хідэн ширхэг процесс хийж дээ те энийг бүгдээр ингээд тоолж гаргаад тэр процессд оролцогчдоо хідэн үе шат дамжуулж хийж гэн гэдэг бүх процессын зураглал гэж ярьж энийг гаргаад машин хийвэл аль хэсгийг хийх юм хүн аль хэсгийг хийх юм хэрхэн энийг хурдтай болгохын гэдэг энэ бүх ажлуудыг бол
зураглалууд ингээ бүгд ингэ гаргацсан. Одоо ингээ би бүр өөрөө ч гайхаад байгаа байхгүй. Тусдаа газар нэгж гараад эдгээрийг хийсэн чинь нийтдээ ингээ баг 5100 процесс байгаа байхгүй. Тэгээд энэ ажилтнуудын хийж байгаа бүх хөдөлгөөнүүдийг бүгд ингээ зураглалын ингээ оруулаад нэг үрчлэн алийн машинаараа хэрхэн хийх юм бэ гэдгүүдээ шийдвэрүүдээ гаргаа явж байна одоо. Ер нь хэмэл оюухныг та дараагийн одоо шилжилт хийж харж байна уу? Эсвэл бол одоо бидний туулах ёстой одоо бэлтгэх ёстой ийм одоо технологийн одоо шилжилтийн үе рүү шилжих ёстой юм цаг үе гэж харж байна. Одоо хэмэл оюун ухааны үе лүү шилжих ёстой. Ер нь ингээ бүхэлдээ бизнесээ тэр чиглэл рүү хөрвүүлж хийх ёстой байдаг байхгүй. Тэгээд энэ чиглэл рүү ч гэсэндээ бид нар харилцагчтай сургалт хийж байна. Бизнесээ ер нь бол бизнес эрхлэгч хүмүүс хоёр зүйлд бэлэн байх хэрэгтэй. Нэгдүгüүрт нь уур амьсгалын өөрчлөлт болж байна. Энэ уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах чиглэлд хамтдаа хийчих ёстой юм байна. Хоёрдуурт нь энэ бизнес эрхлэгч хүмүүсийн уур амьсгалын өөрчлөлт зайлшгүй болсон болохоор үүнд дасан зохицсон бизнесийг өөрийнхөө бизнес моделийг тэр чиглэл рүү авчиж ёстой. За дараагийнх нь нэг зүйл бол энэ хиймэл оюун ухаан болон энэ програмчилж болох бүх зүйлүүдийг ашиглаад өөрийнхөө ажлын бүтээмжийг сайжруулах хэрэгтэй. Тэгжээж ашигтай ажиллаж энэ өөрийнхөө байгаа зах зээл дээр амьд үлдэн тий survive хийн гэж ярьдэн шүү дээ. Тэгээ амьд үлдэх бизнесээ өсгөх, хөгжүүлэх ийм боломжийг бий болж байна гэж хараад байна. Доктортой хөгжүүлгээл ярьж байгаа. Тэгээд одоо энэ түрүүний миний эргээд ярьж ирсэн хүний нөөцтэй холбоотой асуудал руу би орох гэдэг. Нэг талаараа одоо та сая хэллээ. Маш одоо эерэг үр дүнгууд гарч ийн, хэмнэлтүүд гарч ийн гэдэг. Нөгөө талдаа хүний нөөц дээр бас ямар одоо ажиллах хүчин дээр одоо нэмэгдэх асагдах. Ажиллах хүчин бол одоо ингэ шүү дээ. Нэгэн тал ингээ бизнесээ хөгжүүлэх гэж байгаа, бизнесээ өргөдөх гэж байгаа, томруулах гэж байгаа юм бол шинэ хүн авахын хооронд одоо байгаа хүмүүсээ сургах. Эсвэл хүмүүсээ чадварлаг хүмүүсийг хэрвээ шинээр одоо тий ажилд авч байвал авах гэдэг асуудал яригч байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар бол банкн дотор одоо байгаа хүмүүсээ сургах гэдэг хэсгийг хийж байгаа. Яривал өнөөдрийг болтол ингээ банкнд ер нь бүхэл байгууллагууд те өөрөөдөө үнд шударгаар ажилдаг сэтгэл зүрхээ гаргаа ажиллаж байгаа энэ ажилтнуудаа ирээдүйд бэлдэж сургах хэрэгтэй гэдэг. Тэгээд сүүлийн одоо 2-3 жилийн туршид бид нар бол ажилтнуудаа ингээ зайлшгүй сурах хэрэгтэй, сайн дураараа сурах хэрэгтэй гэдэг сургалтууд гараад өгч байгаа. Тэгэнгүүтээ угаасаа дижитал шилжилт хийж байгаа учраас энэ сургалтаа ингээ Хаан банк Актив гэдэг онлайн сургалтын тийм платформтой болоо бараг 800 төрлийн сургалттай. Тэгээ ажилтнууд маань өөрснөө зайлшгүй сурах ёстой сургалт нь банк ийшээ хөгжиж байгаа гэдгийг мэдж байгаа юм чинь наад захын мэдлэг мэдээлэл чадвартай болсон байх хэрэгтэй. Энэ дээр бол IT-ийн болон гол нь л энэ нөгөө IT-ийн болон мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой энэ сургалтууд байгаад байгаа. За тэгээ эдгээрийгээ сурсны дараа бол бусад сургалтуудад хамрагдаад өөрийгөө чадвараа нэмэгдүүлэх боломжтой байна. Ийшээ шилжснээр бид нар бас нэг давуу тал юу ажиглагдсан бэ гэхээр хөдөө орон нутгийн ажилтнууд маань ерөөхдөө ажлын байрны цөөрөд эхэлж байгаа. Тэнгүүт нь Улаанбаатар хотод энэ арын алба, дундын алба гэж ярьдаг те. Энэ үйл ажиллагаа хэсэг дээр ажиллаж байгаа хүмүүс нь дутаж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бодож байгаад 24 оноос хойш нэг ийм тогтолцоог банкндаа бий болгосон. Зайнаас ажиллах тогтолцоо гэж. Зайнаас тэртээ тэргүй Төв банкны одоо зарим ажилтнууд ингээ 280 ажилтан хөдөө орон нутгаас ажиллаж байгаа. Зүгээр л Төв банкны ажлыг сумынхаа тооцооны төв дээр ажиллах боломжтой. Тийм тогтолцоог бий болгоцсон банкны дотор. Тэгээ тэр хүмүүсээ сургаа бэлтцсэн. Тэгэл ажлын байр нь ингээ хөдөө орон нутагт тэртээ тэргүй харилцагч нар нь ч бас цөөрцөн гүйлгээ хийж байгаа хүн цөөрцөн, зээлээ судлуулж байгаа хүн цөөрцөн ихэнх нь нэг аппликейшнээрээ авч байгаа шүү дээ гар утсаараа. Тэнгүүт нь манай ажилтнууд ч ингээ хуучин чинь 3-аас 7 хүн сумын тооцооны төвд ажилладаг байсан бол одоо 2 хүн хангалттай. Бусад хүмүүс нь Төв банкны ажлыг хийж болно гэдэг. Цомгтгол хийхгүйгээр те. Би ч ингээ өөрийнхөө ажилтнуудаа нэг хүүхдэд харилж байгаа шиг хайрлал. За яаж нэг гинт би нэг цомгтгол хийчихгүй хүн шиг энийг давж туулах юм бэ? Энэ бол мэдээж аюулгүй чухал хэсэг байгаа даа байхгүй. Тэгээд тэр хүмүүсийг бүгд ингэ сургаад давтан сургалтанд хамрагдуулаад тэгээд Төв банкныхаа ажлыг хийж байгаа гэсэн үг. Ер нь нөгөө Хятадд бас сая мэдээ уншиж яхад гарч ирсэн. Хятадын томхон компаниуд яг AI шилжилттэйгээ холбоотой нэг үнийн нөөцийн асуудлуудыг нэгэнтээ яг таны хэлдэгтэй адилхан. Нэгэнтээ одоо энэ болтол боожуулаад аж ахуй нэгжтэй ингээд одоо тодорхой үнцнийг бүтээгээд ингээд явж байгаа ажилтнуудаа авж үлдэх. Тэгтээ тэргүй шилжилтийнхаа ингээд циклэрээ дараа нь цомогдоод явчихна.
одоо байгаа ажилтнуудаа бол хадгалжуулах, өөр ажил руу шилжүүлэх ийм чиглэл рүү яг баг хууль гарч ах шиг байсан. Тэгэхээр чинь баг бас яг манайханд ингээд ийм шилжил гарч лаа л да. Тэгээд яг нөгөө 6000 ажилтнтай гэдэг ингээд Монгол улсад 6000-аас 5000-аас дээш ажилтнтай ийм байгууллага бол бас хуруу дарамт цөөхөн шүү дээ, тий. Тэгээд яг энэ шилжилт бас манай Монгол улсын хувьд бас ямар шүү байгаа юм бол доо гэж би бас хайрчээсэн. Хүмүүс бас үзэгчд манаас энийг бас асуугаасаа гэж бас бодож ирсэн баг. Дижитал шилжилт AI гэдэг ингээд яваад ороод ирэхээр эргээд яг нэг аюулгүй байдал, нөгөө хамгаалалт тэр талыг бас илүү төлөвлөгөө анхаарч байгаа байх гэж бодож байна. Яалтчгүй тэгж байна. Одоо ажилтнуудынхаа ч гэсэн чадварыг нэмэгдүүлж байна. Харилцагч нарынхаа ч гэсэндээ энэ чиглэлийн мэдлэг боловсролыг сайжруулах шаардлагатай. Тэгээ хаавар яаж дамжуулж хийх вэ гэхээр нөгөө өөрийнхөө ажилтнуудаар л дамжуулж харилцагчдаа суургах, харилцагчдыг зайлшгүй мэдэх ёстой мэдээллийг тэднэрт өөрт нь хамгийн ойрхон байгаа сувгаар хүргэхтэй. Одоо сувгаар гэдэг нь одоо сошиалын сувгуудыг хэлж байгаа шүү дээ. Одоо шууд гар утсаараа дамжуулж Facebook-ийн мессенжерээр хүргэх юм уу, Viber хүргэх юм уу, Telegram хүргэх юм уу? Тэр хүнд чи яаж хэлэх юм бэ? Мессеж үчих юм уу гэд. Ямар ч байсан угаасаа ингээ хүмүүс чинь банкн дээр ирэхээ болоод 2-3 жил болж шүү дээ. Яг банкны үйлчилгээ авахаар. Тэгэхээр тэр хүмүүстэй бид нэр ингээ хүрэх ёстой. Тэгээд тэр мэйлээр бичих юм уу гэдэг. Энэ бүх мэдээллийг хэрхэн тэднэртэй хүргэх юм бэ? Одоо ингээд тэртээ тэргүй аппликейшн руу ороо хийж байгаа юм чи аппараа дамжуулж хийх юм уу гэх. Тэн дээр бид хэд бас баахан судалгаа хийгээд хөндлөнгийн судалгааны байгууллагуудтай хамтраад харилцагчаа сегментлээд хэрэгтэй мэдээллийг өөрийнх нь дандаа мэдээлэл авдаг хэсгүүд рүү өгөх. Өөрийнхөө бас DigiPay-ийг супер ап болгохоор зориод тэрнээсээ зохих ёсны мэдээллүүдийг авах. Үндсэн аппликейшнаараа дамжуулаад зээл, төлбөр тооцоо, депозитын гүйлгээ, бүх төлбөрийн гүйлгээнүүдийг хийдэг болгох гэдэг энэ чиглэл рүү бас хамтарч ажиллаж байгаа. Тэгээ ялцчгүй одоо ингээд дижитал банкны харилцагч нарт зориулсан тусдаа стандартууд байна дэлхий дээр. Энд чинь ганцхан манай улс ингээд орчиж байгаа шүү дээ. Тэр бусад улсууд яажийнэ гэхээр дижитал банкны харилцагчид үйлчилгээ үзүүлдэг стандарт байна. IDCX ингээд 2022 гэдэг энэ стандартыг мөрдөөд тэгээ тэр стандартыг мөрдөж явцдаа тэр хүмүүст суугаар хүргэдэг тэр бүх боломжууд нь зайлшгүй байх ёстой. Тэнд тавигддаг шаардлагууд одоо манайхаар бол call center байна тийм 1917 гэх манай харилцагч нар мэддэг болсон. Энэ дээр тавигддаг шаардлага энэ харилцагчийн мэдээллийг бичиж аваа бүртгэлжүүлээд тэднэр хэрхэн ажиллах юм бэ гэдэг тийм манай одоо call center өнөөдөр 340 орчим ажилтнтайгаар 24 цагийн турш тасралтгүй харилцагч нартай үйлчилж байна. Тэгсэн ирнэ амжихгүй. Тэгэхээр тэрэн дээр нь чатботын үйлчилгээнүүд тийм voice chatbot байж болно, бичдэг чатботууд байж болно. Энийний ард дээр чинь нөгөө л хиймэл оюун ухаанууд ч л байгаад байгаа шүү дээ. Хүн асуулт асуунгууд нь тэрийг чи ойлгоод хариулаад тэгээ явж байгаа гэсэн үг. Ер нь пос ер нь Монгол хизээ халах бол ийшээ хятадд бол баг пос ашиглахгүй. Би нэг карт уншуулах гэдэг очсон чинь кассан дээр болсоо пос машин хайгаад гүйлдээд сүйдэлжээ. Би жижиг бүр ингээд ковидоос хойш бүр ингээд аюулгүй онцгой үр төвшөнд очсон. Тэр чиглэл рүү ер нь хизээ манай шилжилтүүд очих юм. Гэхдээ ер нь бол одоо пос чинь нөөштэй нөгөө нэг дэлгүүрийн худалдагч нарын кассын машины ингээд юмаа уншуулад байгаа тэр лүү яваа орцсон байхгүй. Тэр чинь бол пос нь тэндээ орцсон гэсэн. Тэрээс манах шиг юм тусдаа пос гэдэг юм байхгүй. Тэр нөгөө одоо нөгөө худалдагч нар ингээ баркод ингээ бараагаа ингээ уншуулдаг шүү дээ кассан дээр те. Тэр машин дотор нь посон давхар орцсон. Картны чинь мэдээллийг унших юм уу эсвэл гар утасныхаа баркодыг уншаад мөнгө нь одоо төлбөр тооцоо хийдэг юм руу очсон. Ер нь бол бид нар бол айжмд очиж байна. Одоо хэрвээ одоо хамгийн амархан юм юу вэ гэхээр кассан дээр очиод яхаар QR-аар төлөх үү те? QPay-ээр төлөх үү, карт уншуулах уу гэж асууж QPay чинь тэр лөө очиод байгаа байхгүй. Айжмдаа ингээд шилжилтүүд бол хийгдэж байна. Тэгэхээр цаашдаа ч гэсэндээ бид нар одоо DigiPay юм уу манай мобайл аппликейшнуудаа ингээд кассын нөгөө бараагаа уншуулж байсан юм руу нь уншуулаад мөнгө нь ингээ гүгээд очиж байгаа байхгүй. Тэгээд тэр нь бэлтгэл ажлууд бол хийгээ явж байна гэсэн. Яванда тэгээд биометрикүүд орж ах шиг байлээ те хөгжлөн. Тэгээ манай бас нэг хуйлгарч байгаа шүү дээ. Нөгөө хорооны ээж нь хувийн нууцаар хамгаалагдаа. Тэгэхээр бид нар энэ чиглэл рүү ч гэсэндээ мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой ISO-гийн 2 стандарт байгаа 27001 гэдэг. Энэ нь бол хаан банк нь өөрөө болон харилцагчтай нийлээд картынхаа мэдээллийг хамгаалах тухай. Нөгөөх нь болохоор ISO 27701 гэдэг
хувь хүний нууцлыг хамгаалах тухай хууль байгаа. Одоо стандарт байгаа. Тэгээд Монгол улсад ч гэсэндээ хувь хүний нууцлыг хамгаалах тухай хууль гэдэг олон улсын стандарттай нийлүүлээ хоёулангийн зэрэг мөрдгөөр энэ нөгөө дижитал дотор байгаа мөнгнүүд чинь хамгаалагдчихж байгаамаа гэж ойлгох хэрэгтэй харилцагч нар. Тэгээд тэрэн дээр хамтарч бүгдээ ажиллана. Хамтарч гэдэг нь өөрөө л өөрийнхөө нууцыг хадгалахгүй бол банк ч ямар араасан дагаа явах юм биш. Одоо хүмүүст би ингэж хэлээд байгаа. Зүүрлэл ингээ хүн хулгайчаас гэрээ хамгаална ингээ үүдэж хойжилж байгаа шүү дээ. Тэгээд түлхүүрээ аваа явдаг. Тэгэнгүүтээ одоо дижитал харилцагч чинь яаж энийг хамгаалах вэ? Тэр түлхүүрээ хаалганыхаа хажууд ингээ өлөгчих юм бол тэрий чинь хулгайч аваад түлхүүрийг аваад хаалганы онголгоо гэрт нь орчихно шүү дээ. Тэрэн шиг энэ банкны чинь мөнгө дансыг хамгаалж байгаа юм чинь тэр пассвортууд байгаа. Нууц өгнүүд байгаа. Энийг хүнд хэлэхгүй. Тэр үдгийг банкны ажилтнад ч хэлэхгүй, гэрийнхэндээ ч хэлэхгүй, хинт ч хэлэхгүй, ганцхан өөрөө мэднэ. Тэгжээж тэр нууцлаа хамгаална. Тэрийг өөрөө хийнэ гэд. Ингээ хэдүүлээ ингээ сураад яваад байгаа байхгүй юу? Ингээ харилцагчаа сургаад энийг хинт ч дээлээрэ гэд. Ингээ явж байгаа гэсэн үг. Тийм. Ер нь бол сүүлийн үед бас нэг гадуур бас янз бүрийн чигтэлсэл юм тий. Нэг мөнгөнийхөө мэдээллийг алдчихлаа гээл бахан захим залилангууд янз бүрийн юм болж ирлээ. Гэтэ эндээс бас манаар дэргэд өөрсдөө л хамгаалахгүй болвол өөрсдөө л хамгаална. бид бүхэн л санар сэрэмжтэй байж хамгаалалтаа өндөржүүлж тий. Кодоо хуучин бол амар байлаа шүү дээ тий. Асуухаар л тэд минийх хөөч гэж хэлж ил байдаг тий. Одоо харьцангуй бас одоо бол ерөөсөө тийм байхгүй. Бид нар бүгдээ мэдээд ойлгож байна. Тэгээд зөндөө их хохирогч нар бас гарч байна. Ялангуяа ингээд ерөөсөө энэ нууц үгийг хинт ч хэлэхгүй гэдэг ерөөсөө ойлгох хэрэгтэй байгаа байхгүй. Тэрнээс биш e-commerce үйлчлэл гарсан онлайн худалдаанууд зөндөө байгаа. Тэр мөнгөө шилжүүлэх, авч өгөх, дансаа өгөх тэр бол өөрийнх нь хийж байгаа үйлдэл тийм. Гэхдээ тэр дансаа өгсөний төлөө дансан дотор байсан мөнгийг чи юу аваад байгаа юм бэ гэхээр өөр байгаа байхгүй. Тэгээд тэрийг л өөрөө хадгалах хэрэгтэй гэж. Тэрийг аюулсаа ойлгох хэрэгтэй байх гэж байна. За тэгээд буцаад банкныхаа үйлчлэгээ үйл ажиллагаар байлаа да тийм. Одоо 25 онд хаан банк маань ямар шинэлэг бүтээгдэхүүн үйлчлэгээнүүдийг бас зах зээлд нэвтрүүлээ. Өнгөрсөн онд тийм. Өнгөрсөн онд. Тэгээд яг одоо энтерпренеуроор шалгарваа гэсэн асуулт асууад байна. За 25 онд бол бид хэд тэр нөгөө түрүү ярьжсэн доктортой хөгжлийн бодлогынхаа хүрээнд бол хөдөө аж ахуйн доктортой бизнесийн чиглэлд бол илүү анхаарлаа хандууллаа. Доктортой хөдөө аж ахуйн чиглэл те үндсэн 4 кластерыг гаргаж байгаа. Эдгээр кластер дээр оролцож байгаа бүх оролцогч нараа тодорхойлоо. 4 кластер гэдэг нь маань сүү, мах, ноос ноолуур арьс шишээр үүр тариа, малын тэжээлгээ энэ 4 кластерт оролцогч нараа бүгдээр ингээд бүртгэх тодорхойлж авсан гэсэн үг. Ерөөс ингээ малчин газар тариалан эрхлэгч тэр тэнд бордоо нийлүүлж байгаа хүмүүс, тэнд вакцин хийж байгаа хүмүүс, техник, технологи нийлүүлж байгаа хүмүүс, нөгөө хідэн ченжүүд маань хүртэл. Ченжигээ би битээ хад үзэдээ эн чинь логистикийн компани гэсэн үг ээ. Энийг хэн ч хийхгүй байхаар энэ эрсдлийг үүрээд энэ логистикийг хийж байгаа хүмүүс гэсэн үг. Тэгээд ингээ явсараа үйлдвэрүүд хүртлээ. Энийгээ бүтэн кластер болгоод бүгдээр ингийн тойруулаад биенийхээ эрсдлийг хаах замаар энэ бизнесийг өсгөж болох боломж нь юу вэ гэдэг судалгаа хийгээ бүтээгдэхүүнүүдийг гаргаад том үйлдвэрийн компаниудыг анкер компани гэж нэрлээд тэгээд тэд нартай хамтарч гэрээ байгуулад гэрээг нь барьцаалж зээл өгөөд нөгөө хүмүүсийг гэрээний үүргийг биелүүлдэг бизнес эрхлэгч болгоод нөгөө малчтай хүртэл ингэж байна. Гэ малчин ч амжиргаа залгуулдаг хүн биш хөдөө аж ахуйн бизнес эрхлэгч гээд өөрийнхөө одоо бодол оюуныг би бизнес эрхлэгч хүн байна. Би зардал гаргаж байна. Би орлого олох ёстой. Орлого маань зардлаас өндөр байж би ашиг олно. Тэгжээж би одоо өөрийнхөө цалинг гаргаж ирээ те өөрийнхөө өрхийн орлогыг олоод би амьдрнаа гэж ингээ бодноо гэх. Тэгээ тэрэнд тааруулаад энэ 42 бизнесийн төвүүд нээхээсээ гадна бүх сумын тооцооны төвийн эрхлэгч нараа жил 6 сарын хугацаатай бизнес эрхлэгч санхүүгийн зөвлөгөө өгдөг ийм сурагч багш нар болгож бэлдээд тэгээд бүх сумынхаа тооцооны төвийн заалаараа дамжуулаад өөрсдийнхөө харилцагч нар сургалт хийгээд шаардлагатай тохиолдолд мэрэгжлийн хүмүүсийн авчиад бүхэлдээ ингээд бизнесээ дэмжиж ингээд хамтарч ажиллаж байна. За тэгээд энэ чиглэл рүү ингээд зээлийн бахан бүтээгдэхүүнүүдийг бий болгож байгаа. Тэгээд энэ зээлийнхээ хурдыг нэмэхийн тулд энэ тогтолцоогоо өөрчлөө, зээлийн хороод болон энэ зээлийн хорооны шийдвэр гаргалт, дундын хяналт, шалгалт гэдэг ажлуудаа бүгд нэлийн сайн хийлээ.
За ингээд энэ бол үндсэн одоо манай орлого олдог зээл талдаа харилцагч нарын маань бизнесийг дэмжих чиглэлд хийсэн ажлууд. За энэний хажуугаар бид нэг дижитал банк болсон юм чинь дижиталаараа дамжуулж хийдэг бүх төлбөр тооцооны гүйлгээнүүдийг сайжруулах. Нөгөө хятадд ч ингээ манай юмнууд ажиллахгүй байдаг шүү дээ. Бүр ялангуяа ковидын дараа ингээд ерөөсө болохгүй байна гэх нь би өөрөө биеэр очиод. За юу нь болдгоо юм бэ? Тэр бооснууд нь яачаад байдгийг эдгээр юутай болцсон бэ? Бид нар яаж нийлэх юм бэ гэдэг. Ялангуяа манай ингээ харилцагч нар жижиг дунд бизнес эрхлэгч нар маань гол одоо бараа таваараа авж байгаа хэсэгч урдаас авч штеп. Тэнгүүтээ бид нар яаж энэ хятадын энэ хүмүүстэй чинь өөрийнхөө үндсэн харилцагчныг хамтарч ажиллах юм бэ гэдэг. Бид нар Union Pay гэдэг хуучин нөгөө China Union Pay гэдгээс олон улсад зарлах UP болгоцсон тийм. UP картуудаа ажилуулад энийг хятадын банкуд болон хятадын төлбөр тооцооны системтэй хэрхэн холбох юм бэ гэх. Тэгээ Alipay-тай хамтраад нэгдүгээр үе шатнд явсан. Одоо манай харилцагч нар бол төлбөр тооцоогоо хаан банкныхаа картаар хятадын тэр нөгөө өөрийнхөө харилцагч одоо бараагаа нийлүүлж байгаа тэр бэлтгэн нийлүүлэгч нартай хамтрагч түншүүдрэг мөнгө шилжүүлж болдог болсон. Дараагийн үе шатнд өөрийнхөө картыг юм уу утсаан барьж чиж тэдний тэр уншуулад байгаа юм руу холбож болж ийнэг үү гэдэг тэрнийгээ хийх гээд ингээ хамтраад явж байгаа гэсэн үг. Удахгүй орчих юм ээ. Удахгүй ер нь орох баг. Гэхдээ яг мэдээж эн чинь нөгөө аюулгүй олон талын оролцоотой байгаа байхгүй. Цаа талын тэгээ нөгөө ялангуяа хятадын банкны систем төлбөрийн төлбөр тооцооны системд нэгдэж орох тэрийгээрээ дамжуулж өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх хамтарч ажиллах энэ чинь нөгөө улс хоорондын хийж байгаа гүйлгээ. Ер нь энгийн үгээр бодох юм бол хуучин SWIFT-ээр дамжиж хийдэг гүйлгээнүүдийг ингээ жижиг гүйлгээнүүдийг үүгээр дамжуулж хийх боломж байна уу гэдгийг судлаа явж байгаа гэсэн. Маш олон зүйлүүд байсан би нөгөө хаан банкны энтерпренеур дээр үссэн нэг тайлангийг бас уншаад явж штеп. Нэг ийм олон ажлуудыг яаж нэг жилийн дотор болон зэрэгцүүлээд амжилт юм бол доо гэдээ бас гайхчихлаа л тий. Компани нийгмийн хариуцлагын талаар бас хийсэн маш олон ажлууд байсан. Та тэднэрээс бас нийгмийн хариуцлагын хүрээд ер нь бид хэд ингэсэн. Доктортой хөгжлийн бодлоготой байсан 2020 оноос эхлээд бодлоготой явж байгаа. Тэгээд энэ дотроо 24 онд нэмэлт оруулаад хүний эрх, хүүхдийн эрхтэй энэ чиглэл рүү нэмэлт заалтууд оруулсан байна. Ялангуяа би 24 оноос эхлээд Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн үндэсний илчүүлсэн. Тэгээд хүүхдүүдийг хамгаалах ёстой гэдэг. Энэ заалтуудыг бас аягүй тодорхой оруулсан. Хүүхдүүд чинь санхүүгийн боловсрал байтугай үндсэн өөрийнх нь одоо нөгөө бие одоо төлөвшөж амжаагүй байж хат чинь те хүүхдүүдийг бид нар өмнөөс нь хамгаалах ёстой гэдэг. Тэгээ энэ зүйлүүдийг энэ өөрийнхөө банкны бүтээгдэхүүнүүдэд нэлээд сайн суулгаж өгсөн байна. За энэ өнгөрсөн онд бид хэд нэмэлт шинээр юу хийсэн бэ гэвэл доктортой байдлын стратегийг бий болгосон 2030 он хүртэл. Тэгээд дэлхийн бусад банкуд, бусад энэ доктортой байдлын стратегтэй улсуудыг харж байгаа үндсэн 20 зүйл зорилготой. Үүнийхээ хүрээнд банк юу хийх юм бэ гэдэг тэр стратеги боловсруулаад, стратегитэй нийцүүлж, бодлогоо дахин шинжилээд одоо энэ стратеги болон бодлоготой нийцүүлж өөрийнхөө үндсэн бүх бодлогуудыг шинжлэх ажиллагаа хийж байна. Энэ дотор зээлийн бодлого, нэгтлэн бодох бүртгэлийн бодлого, харилцагчийн үйлчилгээний бодлого, мэдээллийн аюулгүй байдлын бодлого гэдэг үндсэн бодлогуудаа нийцүүлээд журмуудаа шинжилээ явж байгаа байхгүй. За энийхээ хүрээнд банк бүхэлдээ юу хийж байгаа вэ гэхээр 2026 онд гэхэд нийт зээлийн багцынхаа 25% нь доктортой байдлыг дэмжсэн зээл олгоно гэдэг. Энэ дотор нийт зээлийн багцын 10%-тай нь тэнцүү хэмжээнд ногоон зээл олгоно. 15%-тай нь тэнцүү 15%-д нь эмэгтэй бизнес эрхлэгчийг дэмжих зээл олгоно гэдэг. Өнгөрсөн жил бол бид хэд яг энэ чиглэл рүү бас нэлээд их ажиллаа. Энэ дотор бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг сургах чадварч болох те тэд нар бүгд бизнесээ хийж байна. Адилхан эрэгтэй эмэгтэй хүний хувьд ялгаа байна. Тэгсээр нэ ингээд тусгайлан бүтээгдэхүүн гаргаад яагаад байгаа юм бэ гэж зарим эрэгтэй хүмүүс тэгэд байгаа байхгүй. Би ч бизнес хийж байна, энэ ч хийж байна. Миний өрсөлдөгчийг надаас илүү яагаад дэмжиж байгаа юм бэ гэж. Гэтэл чи ингээд Монгол улсын хувьд за ер нь дэлхийд даяараа заавал монголч гэдэг байхгүй. Бүхэлдээ ямар зүйл ажиглагдаад байна вэ гэхээр эмэгтэй хүмүүс, эрэгтэй хүмүүс адилхан бизнес эрхэлж ирсэн хэрнээ өмч эзэмших тал дээр нь сул байдаг. Ялангуяа монголчууд байна. Өрхийн тэргүүн нь байраа эзэмшдэг. Өрхийн тэргүүн нь гэр бүлийн компани байсан ч өрхийн тэргүүн 100% ганцаараа л эзэмшиж байгаад идэг. Энэ манай өөрийн одоо ингээд зан заншилтай аягүй холбоотой байдаг байхгүй. Гэтэл эмэгтэй хүмүүс бизнес эрхлээд хамтарч байдаг бол хоёулаа хуугаа эзэмшээчээ гэдэг. Нэг гэртээ амьдарч ин хоёулаа хичээгээд ажиллаж байна. Хоёулаа
эзэмшээч гэдэг ийм л юм тавьдаг гэсэн үг. Яагаад эмэгтэй бизнес эрхлэгчийг тусгайлан дэмжих гэдэг нь тэднэрт барьцаа хөрөнгө дутуу. Тэд нэр барьцаа хөрөнгө дутуу. Тэгээ ерөөсө шаардлага хангахгүй байгаа хгүй. Тэгэхээр эмэгтэй бизнес эрхлэгчдийгээ дэмжих зорилгоор барьцаа хөрөнгөний шаардлагыг арай сулруулад өгсөн. Тэгээд тэднийг нөгөө тэр хүмүүс маань ингээд голдуу ингээд эмэгтэй хүмүүс жижиг бизнес эрхлээд байна. Аюул жижиг скейлэр тий. Эргэлтийн хөрөнгө гэхэд л баг нэг 10-20 сая төгрөг нийч байт юм уу? Хамгийн томдоо гээл тэгэхээр чин зэрэг тэр нэг жижигхэн юм аюул юм няхуур бизнесийг ингээ хийгээд байдаг. Тэгэхээр тэднийг ингээд чадахжуулах хэрэгтэй. Стратегиас одоо ингээд зөв тодорхойлоод холдоо одоо бид нэр 5 жилийн дараа 10 жилийн дараа энд хүрнэ. Би өөрийгөө мэдлэг чадвараа дээшлүүлэх хэрэгтэй. Тэгснийхээ хүрээнд би өөрийнхөө энэ компаниудаас сонгож байгаа техник, технологи урт хугацаанд ашиглах хэрэгтэй. Өнөө маргаашаа өнгөрөөс ийм юмд биш. Холыг харж энийг хийх ёстой. Ядаж дунд хугацааны 5 жилийн ардаа эрхийг те 3-5 жилийн ардаа эрхийг харж иж би өнөөдөр юм сонголтуудаа хийх ёстой гэдэг энэ чадварчуулах хэсгээр нь бид нар бас тусдаа сургалтууд хийгээд тусдаа формууд хийгээд яваад байгаа. Яагаад энийг чадварчуулах гэдэг нь эмэгтэй хүмүүс бүхэлдээ би ч гэсэн эмэгтэй хүн юм чинь ингэж бодоод хийгээд байдаг байхгүй юу? Эрэгтэй хүмүүс ингээл 30-40% нь мэдэнгүүт өө би мэдчихээн. Би зоригт ингээд зоригтой байдаг байхгүй юу? Бизнес эрхлэгчид зориг аягүй чухал. Шийдвэр гаргалтын хурданд аягүй чухал. Тэгэхээр эмэгтэй хүн хизээ би чадчихээн гэж хэлдэг вэ гэхээр бараг 100% мэдчихэж л чадчихээн гэж өөртөө итгэлтэй болж итгэлэн тэгж төрөөд байгаа байхгүй. Тэгэхээр би үгүй одоо нэг ядаж те нэг 70 малын хувь дээрээ очиод ирэхээр зэрэг би чадчихээн гэж ингээ итгэлтэй бүсгүүчүүдээ гэж зөвлөд байгаа байхгүй. Өөртөө итг ингээ чи өөртөө л итгэхгүй бол энийг хүнд итгэж заавал нэг хүнээс ингээ асуух гээд ингээ эмэгтэй хүмүүс чинь одоо нэг арай юм тийм эр хүн шиг зоригтой биш байна л да. Ингээ хүнээс асуух би зөв хийж гэнэ үү тийм гэж хэвлүүлэх гээд байгаа байхгүй. Тэгснэ өөрөө тэрийг ингээ бүгдийг бүтээгээд үгүй өөртөө итг өөртөө зориг өг гэх. Тэр хэсгийн л одоо ингээд чадахжуулах сургалт гэдэг нь тий soft skill-ийн сургалтууд байгаа байхгүй зөөлөн ур чадварыг сайжруулдаг. Тэгээд тэр стратеги төлөвлөлтөө том харж сурдаг энэ ажлуудыг хийх илүү анхаарал хандуулдаг гэсэн үг. Эмэгтэй бизнес эрхлэгчид хамгийн сайн нөгөө зээлээ төлдөг. Тэр бол гэдэг нэг юу байдаг тий. Угаасаа ингээд маань эмэгтэй бизнес эрхлэгчийн зээлийг ялгаад ингээд бүр тусдаа болгоонтэй. Гэхдээ эн чинь бол нөгөө тодорхой хэмжээний шаардлага хангасны эмэгтэй бизнес эрхлэгч гэдэг болохоос үлдсэн бусад бизнесийн зээл дотор ч гэсэндээ эмэгтэй хүмүүсийн хийж байгаа зээлүүд нь одоо бизнесийн зээлүүд нь зөндөө байгаа. Энэ нэдэг ялгаад тусдаа болгоод ингээд үзэхээр эдгээр бүтээгдэхүүнүүдийн маань эргэн төлөлт маш сайн. Тэр хүмүүс санхүүгийн хувьд маш сахилга бат өндөртэй. Төлн аавд би заавал төлөх ёстой гэдэг тэр хэсэг дээр бол өстой итгэжлэхэр байгаа байхгүй би тэгээ үгүй наад тэгээ тэрдээ тэргүй хугацаа хэтрэлт ийм багтай бүх зээл эргэн төлөлт сайтай байхад хүүгээ жоохон багсгаа өгчээч наад чинь зээлийн эрсдлийн зардлууд баг гарч ийн гэсэн үгээгээ тэгээ бид нар энэ чиглэл рүү ажиллаж байгаа. Юу та хэлээ дэлхийн нийтээр л баг энэ нөгөө жижиг дунд бизнес бол дандаа эмэгтэйчүүд зохиолч авч явдаг юм байл шүү дээ. Судалгааны үр дүн Монголд баг 70% ч байна уу. Жижиг дунд бизнес эрхлэгч нэмэгтэйчүүд гээд гараад ирсэн. Одоо Наазийн сайн олон улсын донор байгууллагууд бас яг энэ дээр бас ажиллаад л яваад байдаг. Гэхдээ нэг хуулийн төсөл бас өргөн баригдаад явж ирсэн. Нэг улсын хурлаар яриад яг таны саяны хэлдэггээр уцагдсан тийм. Ягаад эрэгтэй эмэгтэйг ялгуурлаа гендрийн юм гаргаад байгаа гэдэг. Дахиад манай эмэгтэйчүүд бас хандаа бурахгүй нөгөө хуулийн төслөө энэ удаагийн нөгөө 126 гишүүн тэр дундаа энд чинь хамгийн олон эмэгтэй парламентын гишүүнтэй байгаа учраас одоо энэ хуулийг бас өргөн бариулах, одоо лобби бүлэг байгуулах гэдэг бас явж ах шиг байлээ. Тэгэхээр бас бид нэр оролцоотой явж байгаа. Гэхдээ яг энийг ингэж зөвлөх хийх ёстой юм шиг байлээ. Эрэгтэй эмэгтэй гэж бид нэр ялах гэдэг. Эрэгтэй эмэгтэй хүмүүс тэгш байлгахыг л зорж байгаа учраас аль нэг нь хүүс гэж хийчүүл болцохоор юм байл. Одоо магадгүй юм яаж мэдв те хэдэн жилийн дараа эрэгтэйчүүд нь бүр ингээ итгэхгүй болсон, эмэгтэйчүүд нь бүр их болчих бас магадгүй шүү дээ. Тэгэхээр ерөөсөө аль нэгэн хүүсийг хит давуу ирэх олохгүйгээр тэнцүү байлганаа л гэдэг ийм зарчим байгаа гэсэн үг байна. Зүгээр байна. Яг тэгэхээр би бас наадхан дээр чинь бас бодож байгаад ерөнхийдөө энэ өмнөх бас подкастуудын үеэрч гарч ирсэн асуудал одоо их сургууль сурж байгаа оюутнуудын тоог ингээд бас хараад ирэхээр эрэгтэй эмэгтэй хүүсийн харьцааг нь харахаар эрэгтэй оюутнууд нь бага, эмэгтэй оюутнууд нь дийлийнх нь нэг ингээд баг ингээд 70-30-ийн харьцаатай ч үгүй юм. Явандаа энэ нөгөө эрчүүд нь одоо үйл ажиллагааны нийгмийн идэвхтэй бүлэг рүү ингээд хасагдаад яваад байх.
За эсэргээр нөгөө малчин гэдэг тэгээд яваад ирэхээр малчин дээр чинь бол даан нөгөө майлын эрэгтэй хүүхдүүд малаа малж үлдээ боловсрал мэдлэггүй үлдээ. Охтуудаа сургуульд явуулаад тэгээд хөдөө бол ерөөсөө нэг тийм мэдлэг боловсрал таарах хантай зөвхөн сайхан гүндүүг Монгол малчин залуучууд л бий болоод байна. Тэгэхээр тэд нэр цаашдаа бас энэ нөгөө та дөрөв нөгөө үгэндээ хэлсэн тийм нөгөө малчин ч гэсэн бизнес эрхлэгч гэдэг. Тэгээд ингээд зарчмын сүултээ ингээд явах юм бол алдагдаж магадгүй юм шиг бас харагдаад байсан. Тэгээд одоо тоглоом шоглоом болгоод ярьжсэн чинь нөгөө ирчүүд тэгээ одоо хамаг эд хөрөнгөө одоо их нэртэй хандах юм байна да. Одоо тэгээд байр суурь байхгүй ганц хоолны дом маягтай гэх юм байна гэдэг. Тоглоом шоглоомтой юм бол ингээд яригадад явж ирсэн. Та ер нь Хаан банкны шиагаар хизээ тэмлэгдсэн байна. Би одоо Хаан банкнд ер нь бол 2000 онд анх ажилд орсон. 2000 оноос ажлын гараагаа эхлээд CEO болдог нь бол 2020 оноос одоо 6 жил гүйцэтгэгч хэрэглээг явж байна. Ер нь энэ 6000 хүнтэй энэ том байгууллагыг ингээд нэг цагтаад явах хэцүү үз. Тэн дээр танд ямар сорилтууд тулгарч байна? Үгүй яг ер нь бол ингээд томоохон аж ахуйн нэгж байгууллагуудыг байгууллагын соёл нь авч явдаг. Тэгэхээр бид нар сүүлийн одоо бараг 8 болох нь 8 жилийн турш соёлын хөтөлбөргээд бүх ажилтнуудаа ингээд дүрм журам бол хангалттай. Угаасаа банк чинь зохицуулалттай аж ахуйн нэгж байгууллага учраас хангалттай их дүрм журамтай. Сүүлдээ олдно гэхээс биш үү? Гэхдээ эднэрийг бүхэлд нь энэ байгууллагууд бүгдээрээ нэг тийшээ хараад нэг зорилго чиглэл рүү нэгтгэдэг зүйл бол тухайн байгууллагын өөрийнх нь соёл байдаг. Цөөхөн хүнтэй 10-15 хүнтэй байгууллагыг бол захирлан л аваа явчихна. Хүмүүсээ харж байгаа юм чинь тий. Бүгдийг нэг аваа явж чиглүүлээ явчихна. Нэг дунд зэргийн байгууллагыг бол тэр дүрм журам нэг аваа явчихна. Манайх шиг тий одоо Монголд бол манайх шиг том гейта гадаадд бол энэ чинь 6000-тай хүн чинь бол дундтаа л орох бах тий. Тэгэхээр ингээ ийм байгууллагад бол байгууллагын соёл нь авч байгаа. Ялангуяа манайх шиг ингээ 540-од ингээ нэгжтэй тий талаар нэг тарц бүх аймаг суманд ингээ байж шít. Тэгээ энэ хүмүүс чи хизээч нэг дороо цуглараад хэдүүлээ энийг яри шүү, ингийн шүү гэж ярихгүй. Тэгэхээр энийг энэ байгууллагын соёл нь өөрөө авч явдаг болохоор байгууллагын соёлыг бий болгох энэ тогтолцоогоо зөв болгох гэдэг дээр илүү анхаарал хандуулдаг. Тэгээ бид нар юуг чухалчилж үздгийг, ямар зорилготой, бидний үндэс зүйл юу юм, дижитал шилжилтэнд хийж байхдаа хүн болгон юугээ хийх юм гээ те. Одоо ингээд суралцагч байгууллага болёо гэдэг шийдвэр гаргаа хэдүүлээ. Бүгдээрээ хичээгээ сурья гэд ингээд гих мэтчлийн ингээ үндсэн тухайн жилдээ зорж байгаа зорилтуудаа хэдүүлээ ингээд байгууллагынхаа соёл дээр тавиад одоо бол бид нэг 6 үндсэн зорилготой байгууллагынхаа соёлын хүрээнд энэ 6 зорилготой нийцүүлээд бүх өөрсдийнхөө үйл ажиллагааг зохицуулдаг гэсэн. Хүмүүс нь ч гэсэндээ энийг одоо юу гэх юм бэ? Одоо ердөнөөр хэлэх юм бол Монгол улс чинь ингээ зан заншилтай, хуультай. Зан заншлаад агаад бид нар ерөөхдөө амьдрдаг шүү дээ. Тэгтээ хуулийн хүрээнд. Тэрэн шиг дүрм журам чинь тэр хууль нэгаа байгууллагын соёл чинь одоо бидний дотоод өмнөд монголчуудын ахуйн зан заншил гэдэг шиг манай байгууллагыг авч явдаг тэр зүйл маань байгаа. Зан заншил. Байгууллагын зан заншил. Тийм, тэр байгууллагын соёл гэх гоё нэрсэн тийм. Гэтэл бас амаргүй баха 6000 гэдэг чинь бүгдийн нэг зөв рүү нэг чиглүүлэх ингээд би одоо Хаан банкны нэг эдис шүү гэдэг ингээд явахад бас. Гэтэ би болохоор нэг тийм олон хүнтэй байгууллага ч юм уу. Манай байгууллага чинь бол нэг 100 за орон нутгаа хамруулад үзэх юм нэг 140 гаруй ажилтнуудтай таны хэлдгээр дүрм журмын удаханд зохицуулаад яваад байгаа. Ер нь одоо энэ нөгөө манай Монголын одоо шинэ аж ахуйн нэгжүүд манай ер нь бизнесийн салбарын онцлог нь юу юм? Тэн дээр банк санхүүгийн байгууллагуудын онцлог нь ямар шүү байх ёстой? Бизнес эрхлэх орчин нь ямар байна? Тэн дээр санхүүгийн үйлчилгээнүүд нь хэр тохирч байгаа талаар та юу гэж боддог? Ер нь бол Монголын банк санхүүгийн болон үүрэн телефоны тий оператор компаниуд эдгээр маань бол яг дэлхийн жишгтээ хөл нийлүүлж алхаж байгаа. Яг ер нь хоцроогүй бид нар яг зэрэгцээл алхаж байгаа. Ер нь бидний зорилгоч тэр ялангуяа дижитал шилжилт бол бараг зарим улсуудаас төрүүлж явж байгаа манай банкны цахимжилт бол банкны системээр зөвхөн манай банк биш те системээр бид нар бол ер нь бараг төрүүлж явах энд байгаа стандартуудыг ерөөсө дор нь хүлээж аваад шууд дагаал явж байгаа. Энэ стандартыг мөрдөхгүй бол энэ нөгөө аюулгүй байдалтай холбоотой асуудлууд нь илүү чанга болохоор шууд стандарт гарлаа бид нар тэрийг мөрдөнө. Шинэ бүтээгдэхүүн гарлаа шууд өөртөө тохируулаад хийчихэж байгаа. Өөртөө тохируулна гэдэг чинь өөрийнхөө банкны харилцагч нартай тохируулах тухай юм ярьж байгаа тийм.
Тэгэхээр энэ чиглэл рүү бол бид нар аюу шууд дэлхийн жишгтэй хөл нийлүүлж алхах чинь гэж би хэлдэг. Тэгэхээр бид нар ингээ бизнесээ томруулмаар байна. Одоо хаан банк жишээлбэл те. Би ингээ бүр аюу мундаг олон нийт актив хөрөнгөө нэмэгдүүлээд харилцагчнийхаас олгосон зээлээ нэмэгдүүлээд татан төлрүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлээд улам том болъё гэж бодвол банк өөрөө юу хийдэг вэ гэхээр банк бол харилцагчтай томруулдаг. Харилцагч нь томорж иж банк томордог болохоос банк нь томорцоод дараа нь харилцагчаа татаж авчирна гэдэг ойлголт байдгүй байхгүй. Тэгэхээр бид нар бүх харилцагч нартаа ямар шаардлагатай бүтээгдэхүүн хэрэгтэй байна, ямар тусламж хэрэгтэй байна, ямар мэдлэгээ хуваалцахыг гэдэг ажлыг тасралтгүй хийж харилцагч нь томорхоор л банк нь томорно. Тэргээ бид нар маш сайн ойлгоцсон. Тийм болохоор ингээ 22 оноос хойш хамтын өсөлт төгөлдөргээд ураа үгээд шийдсэн. Тэгээ хамтдаа өснөө. Би чамайг харилцагчгаа томруулж ээж би томрох гээд байгаамаа гэх. Тэгээ тэр хүмүүстэй шаардлагатай бүх бүтээгдэхүүн үйлчлэгийг санал болгож байна. Насайлын үнэндээ үүсгэлтөө. Тэгээд тэгжээж нөгөө нэг ариун сүү авъя гэдэг шиг л одоо. Тэр шиг тийм л зарчим байх юм байна л да. Ер нь хаан банк ингээд нийгмийн хариуцлагын зөвлөлд ингээд хараад байхаар маш олон арга хэмжээнүүд л хийгээд байдаг л та. Оюутнууд зориулсан сэтгэлэх хөтөлбөрүүд байна. За миний мэдж байгаагаар бас нөгөө манай хүү нөгөө сагс тоглолтог болохоор тэрийг сайн мэдээд байхгүй нөгөө 3 үржих 3 сагсны талбай хаан банк одоо хичнээн нэг бас байгуулав. Тэгээд бас нөгөө сургуулиудыг бас байгуулсан. Тийм талаараа та яриад бас сонирхолтой болчиход. Бид хэд ингээ ер нь нийгмийн хариуцлагыг ер нь альч байгуулгын альч улсад томоохон аж ахуйн нэгж байгууллагууд нь бусдынхаа өмнө хүлээх тодорхой хариуцлага хүлээх те нэг үүрэгч гэх нь хаашаа ер нь бол хариуцлага хүлээдэг. Тэрийг нийгмийн хариуцлага гэж нэрлэдэг байгаа. Тэгээ энийхээ хүрээнд бид нар 2007 онд хаан банк санг байгуулав. Сангийнхаа дор ерөөхдөө нийгэмлүү чиглэсэн ажлуудыг хийдэг. Тэгээ сан дээрээ бас бид нар бизнесийн захирлууд оролдгоо. Яа тэгвэл тэд нар ч орохоор манай харилцагчид энэ хэрэгтэй энийг ийм юм хийгээ салдаг байхгүй. Тэгээ бизнесийн захирлууд оруулахгүй бусад бизнесийн бусдад дундын албыг хариуцдаг захирлууд санхүүгийнхаа захирлууд энэ төргээ тийм хүмүүсийг ингээ оруулцдаг байхгүй. Тэгээ бид нар нийгэмд ямар ажил хийх чиглэл хэрэгтэй вэ гэдэг энэ маань өөр үндсэн 6 чиглэлтэй. Нэгдүгээрт нь хүүхдийг дэмжихтэй. Тэгээд байгаль орчинд ээлтэй байх, эрүүл мэндийг дэмжих, спортыг дэмжих, нутгийн брэндүүдийг дэмжих гэсэн одоо нутгийн зан заншлыг дэмжих гэдэг энэ чиглэлрүүдээр ингээ үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд эрүүл мэндийн дэмжих хэсэгт бол бид нар хавдрын эсрэг аян, цусны даралтыг бууруулах аянгуудыг хийгээ явж байдаг. Энэ маань бол яг нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн хэсэг байгаа даа байхгүй. Хавдрын эсрэг энэ хоёр аян маань хоёр жоохон ялгаад. Хавдрын эсрэг аян бол 2009 оноос хойш одоо бид нар 16 дахь жилдээ хийж байна те. Энэ аян бол эрт онцлогоо те. Эрт үе дээр нь мэдж тэрийг эмчлэх боломжтой үед нь мэдээ тэрийг эмчлэх ийм зорилготой аян. Бүх одоо Монгол улсын аймагуудыг ингээ дөрөв тойроод явж байгаа. Нөгөөх нь цусны даралтыг бууруулах, цусны даралт ихсэлтийн эсрэг аян болол цусны даралтыг бууруулах энэ аян бол урьдчилан сэргийлэх боломжтой. Энэ бол дасгал хөдөлгөөн хийгээд урьдчилан сэргийлдэг. Гээд ажилтнуудаа бас ингээд энэ чиглэл рүү сургаад нийгмийн ажил хийлгэж хамтардаг. Нөгөө доктортой өөрчлөлийн стратеги батлагтаа бид нар хаан банкны энэ ажилтнууд нийтдээ жилд 56 мянган цагийг энэ нөгөө сайн дурын цагтай байна. Эндээ эдгээр аянуудаа оролцсон ажилтнуудаа эхэлж сургачаад тэр ажилтнуудаараа бусад газрын ажилтнуудыг сургуулийн хүүхдүүдийг сургаа явуулдаг ийм аян. За хоёрдуурт нь бол бид нар тэр нөгөө багийн баг сургууль гэдэг энэ боловсролын хүүхдийн боловсролыг дэмжих чиглэлд бол илүү ажиллаа хийж байгаа гэсэн. Энд бол Улаанбаатар хотод бол аслагдсан дүүргийн хүүхдүүдийн хичээлийн хоцродлыг арилгах чиглэлээр ажилладаг. Нөгөө үнэтэй мундаг сургуулийн багш нарыг хөлсөлж аваад тухайн сургууль дээр нэг анги танхим аваад тэгээд тэр хүүхдүүдэд заадаг. Яг гэвэл тэр аслагдсан дүүргийн хүүхдүүд бол харьцангуй амьдралын түвшин багтай энд байгаа үнэтэй сургуульд одоо сургалтын төвд хамрагдаж чадахгүй байгаа тийм. Тэгээ хичээлийн хоцрогдлыг арилгах, яэш дээр нь амжилттай оноо үзүүлэх зорилготой тэнд ч гэсэн бас манай арт түмэн амьдарч штэ. Тэгээд тийм чиглэлтэй. Хоёрдугаар хэсэг нь бол хөдөө орон нутгийн аслагдсан бүсийн хүүхдүүдийг нөгөө сая хоёлаа малчин ирсэн тийм үү. Малчин чинь одоо нөгөө аав нь гэртээ үлдээд одоо бид нар малчны зээл өгдөг, малчинтай хамгийн ойрхон ажилладаг бизнесийн дэмждэг тийм хүмүүс болцсон байна шүү дээ банк өөрөө. Тэгэхээр чинь яаж ийнэ гэхээр
6 настай хүүхдүүд сургуульд сурах үед дотор байранд амьдрах хэрэгтэй болж штэ. Ямар Монгол би тэгээд их хүнийхээ хувьд ямар Монгол 6 настай хүүхдээ дотор байранд амьдрнаа гэж жилж ингээ явуулах хөв те. Хүссэн үсээгүй ээж нь хүүхдүүдтэйгээ цуг сумын төв аймгийн төвд амьдраад байгаа байхгүй юу. Тэгээд аав нь амжиргаа залгуулах гэж байгаа нөгөө малчин аав маань гэртээ ганцаараа үлдээд өнөө хэдийнхээ төлөө өглөө гараад орой орж ирнэ. Тэгээ хөдөөний амьдрал ямар вүлээ те. Өглөө гараад ирнэ, орой гэрт ирэхэд гэр хүүтэн хоол унтчихгүй нэг хүүтэн гэртээ тэгэл амьдарч штэ. Монгол ирчүүд маань ядаж богинч насалдаг болчихож те. Тэгэнгүүт чинь энэ аюу хэцүү асуудал болж байгаа. Энэ бол бүр нийгмийн асуудал. Тэгээд би ямар одоо нөгөө ЮНИСЕФ-ийн элчийн хувьд юу хийчихсэн бэ гэхээр энэ хүмүүс цуг амьдрах хэрэгтэй гэр бүлүүд ээж аав хүүхдтэйгээ хамт амьдрах хэрэгтэй гэдэг. Энэ багийн баг сургуулиуд бол 15 км дотор радиуст байгаа багангийн хүүхдүүд зарим тохиолдолд бол цэцэрлэгийн хүүхдүүд өглөө гэрээсээ гараад ээж аав нь хүргэж өгөөд орой буцаагаад авдаг гэртээ амьдардаг ийм боломжтой байх ёстой гэдэг үүднээс энэ ажлыг хийгээд байгаа. Тэгээ ЮНИСЕФ-тэй хамтраад боловсролын яамтай хамтраад боловсролын яам бол маш их дэмжиж хамтарч ажиллаж байгаа. ЮНИСЕФ-ээр дамжуулаад энэ ганцхан манай улсад л юм хөдөө байдаг биш шүү дээ. Бусад улсууд энэ асуудлыг яаж шийддгийг сургалтанд нь байшин ямар байдалтай байдгийг, яам нь яаж ордгийг, эцэг эх нь яаж ордгийг энэ чинь эцэг эхийн бас үүрэг гэж байгаа тийм. Тэгээд багш нарын үүрэг нь юу байдгийг, яаж оролцдгийг гэдгийг судлаад тэгээ ерөөхдөө эко сургуулиуд барьсан. Энэ олон улсны төвшөнд нийцсэн. Би энийг хийхийн өмнө Монголд ч гэсэн багийн сургуулиуд байсан. Энэ өнгөрсөн 100 жилийн хугацаанд бол баг миний одоо ойлгож байгаагаар 4 дахь давлгааг ингээ эхлүүлж байгаа байхгүй би. Ингээ энийг хийя гэд мөнгө гаргаад. Тэгэхээр энэ сургуулиуд яагаад алга болцсон юм бэ? Яагаад байсан бэ гэдгийг судалж үзээ. За ямар ч байсан сүүлийн үеийнх нь тэнд нь сурж исэн хүүхдүүд багш нартай нь уулзаад тэгээд төсөв юмыг үзээ санхүүж өнөхөө. Тэгэхээр нөгөө үйл ажиллагааны зардал өндөртэй байхад тэнд нэг 50-60 хүүхдийн төлөө те байгуул одоо Монгол улсын төсвөөс тийм их зардал гаргах нь хэцүү болсон юм байна. Тэгэхээр энэ тавигдж байгаа сургуулиуд нь өөрөө үйл ажиллагааны зардал хамгийн багатай байх хэрэгтэй юм байна гэдэг эко сургуулиуд барьсан. Нарны хартангаар цахилгаан дулаанаа шийт гэж оролдож байгаа юм бэ тэд. Тэгээд аймгийн засаг дарга болон сумдын засаг дарга тэр бүх хүмүүстэй аягүй уриалахнаар хамтарч ажиллаа. Тэгээд тэр ээж аав нарыг гэрт нь хүүхдтэй нь гуруулаа ингээд хамгийн аз жаргалтайгаар тэгтээ стандартад нийцсэн сургалтыг авах юмсан гэх. Тэгээ нэгэн л хүний хүүхдийг баахан тэнд авчиж сургууль барина гэчээ сөүлдээ бүр дөрөвдөө итгэв. Боловсролын яамныхаа тусдаа програм зохиож өгөөч тий. Заавал энэ ганцхан ээлжээр ажиллаж байгаа хүүхдүүд чи өглөө 8-аас очиод тэр өвлийн хүүхдэнд чи хэцүү шттэ гэдэг. Нэг 10-аас 16 цагийн хооронд шаардлагатай тохиолдолд 4 өдөр хичээлгээд ихтэй ердийн сургуульд сууж байгаа хүүхдэд адилхан бүх програм орох ёстой гэх. Тэгээд тэрэн дээр хийж өгөөч одоо сургалтын тусдаа програм гаргаж өгөөч боловсролын яам аягүй сайн дэмжээ тэр багш нарын бэлдээд програмаа өөрийнхөө сайдынхаа зөвлөлөөр батлаад ингэ явж байгаа. Тэгээ нийтдээ би ингэ Монгол улсын хэмжээнд судалгаа хийгээ яамтай ЮНИСЕФ-тэй хамтраад хийгээ 65 сургууль байхад хангалттай гэдэг. Одоо 5-ын өнгөрсөн жил барьсан. Одоо 60 сургуулаа нэг 5 жилийн дотор барина гэд бизнес эрхлэгчтэй бас уриалаад хамтарч ажиллаач гэд. Тэгээд энэ чиглэл татварын 1% ашиглах боломжтой. Тэрийг татварынхантай, яамныхантайгаа, хууль зүйн яамтай бүгдээрнтэй нь ажиллаж байгаад ингээ боломжтой гарц гаргалгаа ингээ гаргацсан байгаа. Тэгээ бизнес эрхлэгчтэй бас уриалж байна. Энэ дээр мань хамтарч ажилласаа гэд. Тийм маш сайхан санаачлах. Тэг ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийсэн тийм. Монгол орн чимаал аж ахуйн орн. Тэгээд түрүү одоо яриандад ордож ирсэн энэ өргөн удам нутгийн чинь одоо манай малчтал одоо эзэнтэй байлаа. Тийм. Бол одоо үргийг нь хийж ин. Тэгэхээр тэдний маань одоо гэрт өсөж боожж байгаа хүүхдүүдийн төлөө бас манай аж ахуйн нэгжүүд бас сэтгэл зүрхээ зориулах хаа гэж бодож байна. Таны бас эхлүүлсэн энэ ажил удахгүй бас ингээд нэг энэ дутагдж байгаа орон зайг нөхөх боломжтой харагдаж байгаа учраас энэ одоо биелэлээ олно гэж бодож байна. Аж ахуйн нэгжүүд манаас мөнхтэй захирлын бас эхлүүлсэн санаачлагыг бас дэмжиж компанийнхаа одоо татварын 1% одоо хөнгөлөлтийг энэ сайн улсад нийгмийн хариуцлагын хүрээнд зарцуулаасай гэж би бас өвгөнийхээ зүгээс хүсэж байна. Та бүхэн хүмүүс хамтарч ажиллаарай гэж хүсэж байна. Тэгээд Монгол улсын одоо нийгэм эдийн засгийн одоо бүхий л одоо энэ салбарт одоо 35 жилийн турш одоо үнэтэй бодиттой хувь нэмрээ оруулаад явж байгаа хаан банкныхаа хамт олонд өнөөдөр бас бахархаж байна.
Тэгээд энэ өргөн одоо томдогт онцөг болон бүрт нь хурж ажиллаж байна. За одоо дижитал шилжилтээр дамжуулаад одоо банкны үйлчилгээг одоо гар утас руу бүрэн шилжүүлжлээ. Ханаас ах боломжинд бүрдлээ. Дайлангуяа одоо энэ банк санхүүгийн салбар бол дэлхийн одоо жишгт нийцсэн үйлчилгээг бол монголчуудтай хүргээд эхэлсэн байна. Ингээд энэ одоо зүйлүүдийг сонсоход үнэхээр бахархамшаахан амжилтууд 35 жилийн одоо хугацаанд та бүхэн маань бүтээжээ. Тэгээд энэний бас одоо сүүлийн үеийн одоо энэ захим руу шилжиж байгаа AI технологийн шилжилтүүдийг одоо өдөртөө зохион байгуулж явж байгаа мөхтэй захиралтай бас дахин одоо амжилтыг хүсье. Та бас хийсэн зүйлээр нь бас бахархаж байна. Тэгээд өнөөдөр бидний урилгыг хүлээж авч ирсэн танд баярлалаа. Тэгээд та бас 35 жилийнхаа ойг бас одоо бидний нэвтрүүлгийг үзэж байгаа бизнес эрхлэгчтэй бас хүргээсэй гэж бас хүсэж байна. За баярлалаа. Ийм гоё боломж олгосон тийм. Тэгээ банк бол ер нь иргэдийн банкны бизнес модельтэй байхгүй. Тэгээ энэ чиглэл рүү гол үндсэн бизнесээ хийдэг. Манай нийт бүх чиглэж байгаа зүйл нь тийм. Одоо иргэд болон жижиг дунд бизнес эрхлэгч бол нийт манай бизнесийн бараг 70%. 80% ч юм уу тийм. Тэгээ энэ чиглэлд байдаг. Тийм болохоор зэрэг бид нар 35 жилийнхээ ойг хийхдээ эднэрийн хүчинтэй харилцагч нарынхаа хүчинд банк маань ийм сайн явж байна. Бид нар энийг одоо санхүүгийн зурчлал үзүүлдэг байгууллага шүү дээ. Тэгээ энэ чиглэлд илүү бас нөгөө харилцагчтай талархъя гэх бүтэн жилийн турш харилцагч нартайгаа хамтдаа хичээж байна. Тэгээд 35 жилийнхээ ойг ч гэсэндээ байгууллагууд ингээ баярын хурал концерт ингээ хийдэг шнэ. Тэгэхээс арай өөрөөр хийж байгаа байт хэд нэгэнд иргэд рүү чиглэсэн бизнес хийдэг юм чи ингээд энэ жил жишээлбэл 6 сарын 13-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд ингээд хамтарсан Green Stage гэдэг энэ бас нөгөө ногооноос урчлаад байгаа шүү дээ. Ингээд үгэндээ урталтай Green Stage гэдэг ингээд энэ чиглэл рүү ингээд бүх урлагийн одоо үеийн урлагийнхан тэгээд янз бүрийн урсгалууд байж байгаа. Эдгээрийг бүгдээр ингээд хамтарсан нэг фестивал хийж хамтдаа тэмдэглэе гэх. Тэгээ энийхээ дараагийн 2-7 хоногт бүх аймагуудаараа очиод аймгийнхаа харилцагч нар руу чиглэсэн баярыг хамтдаа хийх гэж байгаа. Тэгээд манай энэ баярт маань идэвхтэй оролцоорой гэж хэлье. Тэгээд ер нь энэ 35 жилийн түүхэндээ бол банк чи одоо ингээ банкны түүхэнд үзэж болох бүх юм үзчихэж байгаа байхгүй. Тэгэл ингээ би бүрийн эрх төлөөлөгч томилогдоод тий. Тэгээ нөгөө нэг төрийн банк болж байгаа. Тэгээ төрийн банкнаас дараа нэг олон улсын менежментийн хөвчлөл хийгээд дараа нь олон улсын тендер зарлаад олон улсын одоо хөвчлөл хийгээд тэгээд 23 онд бол хамгийн сүүлд нэг банк олон нийтэд нээлттэй хувьцаат компани болоод тэгээд ерөөсөө чи ямар хэлбэр байж болно бүгд ингэ баг ингэ үзсэн байгаа байхгүй. Тэгээ энэ болгон дээрээ эн чинь янз бүрийн сорилттой тулгараа тэрийг амжилттай даван туулаад хамтдаа хичээсэн. Энэ бол дандаа манай харилцагч нар бизнес эрхлэгч нарын маань банкндаа итгэж хамтарч ажилласан хүчин одоо үр дүнд нь банк маань юм амжилттай байгаа. Тэгээ бид нар ч гэсэндээ та бүхнийхээ төлөө хэрэгтэй шаардлагатай бүх энэ бүтээгдэхүүнүүдийг чинь бий болгохоор зориод хамтарч ажиллаж байгаа шүү гэ та нартай маш их баярлалаа гэдгээ хэлмээр байна. За баярлалаа. Баярлалаа.